Өнөөдрийн лайв подкаста эхлэе. Тэгээ өнөөдрийн сэдвээ мэдж байгаа юу? Өчигдөр уржигдөр зар оруулсан байдیں۔ Хавдрын үеийн зөв хооллолтоо гэд. Тэгээ одоо энгийн бид нарын үеийн хооллолтоос ямар ялгаатай юм болоо тий гэдэг талаараа бас та хэд маань мэдэж авах болно. Нөгөө талаараа заавал хавдартай хүмүүсийн хоол гэдэг зүйл нь тустай байд юм уу гэдэг дээрээ би бас асуултын тэмдэгтээ сууж байна. За бусдыгаа ураад өгөөрэй. Одоо ганцхан минутын дараа хэдүүл эхлэе. За би өөрийнхөө нөгөө юу руугаа дуудчихъя. За явж гинэ гэд. Сайхан намарчж одоо тий зунжлах одоо баг наадмын дараа намар гихчээр намар болох гэж байна. Баяр наадам хэр болов, хэрхэн өнгөрөв? Хэр болов, сайхан амарсан уу, сайхан зунжсан уу? Одоо 8 сар гараад эхлэнгүүтээ хичээл сургууль юу вэ те? Хөдөө гадаанаас ирэх хөдөлгөөн нь ихсээд эхэлдэг. Намрын бэлтгэлээ хангах гад байна уу? За өнөөдөр бид нар хамгийн чухал те чимгээгээ өрцөн байгаа багш, дасгалжуулагч одоо хавдрын үеийн зөв хооллолтын одоо дасгалжуулагч байгаа. Бас чимгээ маань өөрийгөө маш сайн танилцуулаад өгнө. Тэгэхээр яагаад энэ сэдвийг бид хоёр өнөөдөр сонгож авсан юм бэ гэдэг талаар тий. За чимгээ маань өөрийгөө гоё танилцуулаад. За тэгээ хөрхнөө баярлалаа бүгдээрэнд нь үзэж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг доктор Чимгээ гэдэг. За хамгийн сүүлд Брэдли Нельсон гэдэг эрдэмтний биеийн кодыг сураад монголчуудаас танилцуулаад энэ талаараа хичээл заагаа явж байгаа. Тэгээд биеийн код гэдэг маань өөрөө юу юм бэ гэхээр яг одоо нөгөө Гүлнарагийн минь хэлсэн шиг ерөөсөө энэ бол альтернатив төрлийн бас эмчилгээний арга байна. Тэгэхээр хоолтын талаар асуусан юм чинь ер нь бол хавдрын үед хүн маш өөр төрлөөр хооллох ёстой. Тэгээд энэ талаар юу гэдгийг хамгийн анх би яг үндсэн мэргэжил бол мадлын хэмж тэгээд Тайван улсад хавдрын эсийн биотехнологийн чиглэлээр магистр хамгаалаад ирсэн ийм хүн байгаа юм. Тэгээд Тайван улсад сурчаад ирээд монголчуудтай нэгсэндээ онлайнаар энэ зөвлөгөөгөө өгөөд явдаг. Одоо ч гэсэн юу гэх юм хүмүүстэй яг энэ төрлийн чиглэлээр зөвлөгөө өгөө явж байгаа. Тэгээд яагаад ер нь энэ чиглэл рүү орчих вэ? Яагаад ийшээ маш их одоо юу гэдгийг эрт хүчээ зориулаад сүүлийн 10-аад жилийн турш ер нь л энэ талаар дандаа судалж уншаал мэдэж явсан байгаа. Тэгээ ингээд судлаа явж явах үед юу ажиглагдсан бэ гэхээр ерөөсөө хавдрын үеийн хууль гэж байдаг юм байна. Тэр хууль маань өөрөө ямар хууль байдаг вэ гэхээр ерөөсөө л хавдар тусахаас өмнө хүн болгон сэтгэл зүйн маш хүчтэй гүн шок, депресс одоо юу гэдэг нь тэр зүйлийг мэдэрсэн байдаг. Ингээд сэтгэл зүйн хувьд одоо даахаа болоод ирэхээр бие махбод дээр өвчлөл илэрдэг юм байна гэдгийг Германы эрдэмтэн Дирк Хаммер гэдэг хүн нотолсон. Бүр Дирк Хаммерын синдром DHS гэдэг бүр синдром гэдэг бүр нэршил нь хүртэл байж байгаа. Тэгээд хамгийн гол юм нь ерөөсөө энэ сэтгэл зүйн шарахыг ер нь эдгэж хүн өөрөө эдгэрдэг юм байна. За тэгээд гол тусалдаг зүйлсүүд нь болохоор яалчгүй хоол. За тэгээд дээр нь нөгөө юунууд байдаг. Амьдралын одоо хэмнэл гэж ярьдаг. Тэгээд бид нар зуршил одоо юу гэдгийг за мөн дээр нь төрөл бүрийн патоген буюу бас дээр нь бактери, вирус, мөөгөнцөр яаж нөлөөлж байна. За дээр нь цуснд нөгөө токсик хор их байна уу тий. Одоо ялангуяа бид нар чинь гадны нөгөө агаарын бохирдол маш их болсон. За тэгээд юу гэдэг усанд хүртэл маш их хэмжээний бохирдол байдаг учраас
энэ маань өөрөө буцаад хавдар гэдэг зүйлийг маш эрчимтэйгээр хурдан бие махбодод тархаагаад идэх юм байна. За мөн дээр нь сэтгэл зүй гэдэг зүйл чинь хамгийн чухал нөлөөтэй юм байна гэдгийг эрдэмтэд нотолсон байгаа юм. За ингээд хамгийн одоо түрүүнд судалж үзсэн зүйл маань юу байсан бэ гэхээр Герсний хооллолт гэдэг Монголд хамгийн анхны бас яг л тэр хоолтыг заадаг хүн байсан. Тэгэд энэ дээр нэг зүйл юу ажиглагдсан бэ гэхээр манай Монголд юу гэдгийг Герсний хооллолтоор хооллоход ер нь жоох хэцүү байгаад идэг. Яг тэгэхээр ихэвчлэн ногоонгийн ногоо за одоо юу гэдгийг төрөл бүрийн ийм салаатнууд хийж иддэг. Дээр нь луунгийн шүүсийг 13 аягыг өдөрт уудаг. Ихэвчлэн луунгийн шүүсээрээ нэгсэндээ тэг хоолдог гэсэн үг хана. За ингээд явхаар яаж юм гэхээр нэг уламжилт амгаах ухаанд болохоор ч хавдрын өвчнийг болохоор хүйтний өвчин гэж нэрлэдэг. Гэтэл яг ингээд өвлийн улиралт ч юм уу тэр хүйтээс хэрвний нөхцөлд ингэж хооллохоор хүн маш их даарад идэг. Гэтэл хавдрын үеийн хоолтон дээр хүн даарж болохгүй. Эн чинь өөрөө хүйтний өвчин учраас маш дулаахан байх хэрэгтэй гэдэг зүйлийг хилээд байдаг байсан. За ингээд яваад судлаад үзээдсэн чинь альтернатив терапи буюу ийм өөр төрлийн одоо юу гэдгийг стандарт бус гэдэг юм. Гэхдээ энэ маань өөрөө юу гэдгийг олон орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн ийм арга байгаад гэх юм байна. За ингээд дараагийн хоолт нь болохоор юу байсан бэ гэхээр Будвигийн протокол гэдэг ийм гайхалтай эрдэмтний хоолтыг судалж үзсэн. Энэ нь болохоор нэг 1950-аад оны үед мөн ялгаагүй хавдартай хүмүүстээр нэлээд сайн судалгаа хийжсэн ийм эрдэмтэн хүний хоолтын дэглэм байгаа юм. За энэ дэглэмийг судлаад үзсэн чинь яасан бэ гэхээр монголчуудын хувьд бас нэлээд таарж болохоор байгаад гэсэн. Яагаад гэхээр нөгөө юг хоол хүнсэндээ ихэвчлэн юг ашигладаг нөгөө бид нэр эдэм гэж нэрлэдэг шүү дээ тий. Сүүгээ хөөрүүлээд тэгээд юу яагаад жоохон хараа чимээгүй энэ тэнэ хараа чимээгүй за гэж юм хийдэг. Ингээд эдмийг гаргаж аваад эдмийг майлангийн өрөөнд тустай ингээд миксертэйгээр ийм одоо юу гэх юм зуурмаг болчдөг. Тэгээд тэрийг иддэг. За яагаад ингэж миксерж байгаа юм бэ гэхээр майлангийн үр маань өөрөө бас маш хүчтэй антиоксидант буюу омега 3, 6, 9-оор маш баялаг байдаг. Ингээд өглөөдөө 50 г, өдөр нь 50 г гэх мэтлэн энэ хоолтыг идэхэд маш хурдан бас хавдрын эсүүд бууржин гэсэн судалгааг хийгдсэн байгаа юм. За тэгэхээр уг нь бол юу гэдгийг хавдрын үед цагаан хайраа чимээгүй сүү цагаан идэ аль болох баг хэрэглийг хичээх хэрэгтэй гэдэг тэгдэгтэй. Гэтэл энэ дээр болохоор яг тэр майлангийн үрийн тостой майлангийн үртэй ингээ холиод идэхээр энэ нь өөрөө цагаан идэ биш нэг төрлийн маш хүчтэй одоо юу гэх юм хүний бие махбодод шингэх хэмжээний уургийн юм нэгдэл болж хувирдаг байгаа. Ингэнгүүт маш одоо өндөр хэмжээний уургийг тэгээд дээр нь яаж юм гэхээр хавдартай хүмүүс ч өөртөө маш нөгөө юу болдог цусны хүчлэг учраас хоорондоо наалдамхай байгаад идэг тийм. Энэ хооллыг идэхээр юу байдаг? Цус нь ингээ хоорондоо наалтхай байждаг. Маш хурдан цусыг шүлтлэг болгодог байна тийм. Гэх мэтлэн маш олон давуу талтай гэдгийг энэ эрдэмтэн маань өөрөө нэгсэндээ нотлоод тийм хэрэгжилжсэн байх нэ. Ийм гайхалтай арга байна. Тэгээд за дараагийн арга нь болохоор юу байна гэхээр би бас нөгөө юу ярих дуртай. Юм тийм ээ. Жишээл нөгөө өрөөнд орчихдог хараа. За тэгвэл за нөгөө хэдэн арга нь болохоор бас Монголд одоо юу гэдгийг нэлээ яригдж байгаа арга байгаа. За энэ нь болохоор нөгөө үүдл эсийн тариа гэж нэрлэдэг тийм. За мөн өөрийнх нь юу эсээс авсан дендритик эс буюу дархлааны эсийг өөрөөс нь цуснаас нь шүүж аваад за дээр нь яах вэ гэхээр тухайн эсийг яг өөрийнх нь хавдраар халдварлуулдаг. За ингээд ирэхээр хавдрын одоо эс маань айл одоо хүчтэй чадaltaй гэсэн эс нь ингээ үлдэж хоцордог тундаг байна. Тэгэхээр яг тэр эсийг гадаад орчинд үржүүлээд буцаагаад нөгөө үндэ тарьдаг. Бас энэ аргыг Монголд бас сүүлийн үед яриад байгаа шүү тий.
Тэгээ уг нь ороод ирчвэл одоо их сайхан арга байх гэдэг юм. Гэхдээ одоо орж ирэх үгүйг бас сайн мэдэхгүй байна. Тий. За ингээд дараагийн арга болохоор бид хэд мэдэн тий. Бейкинг сода тий. Юугаа слайдаа гүйлгүүл хөрөх нөө байгаа. Ахаад явуулч. Ахаад. За урагшин гүйлгүүл байгаа юм байна. За би шууд яриа явчих дөө. Бейкинг сода буюу нөгөө сод, хүнсний сод бидэд мэддэг тий. За хүнсний содыг болохоор яадаг вэ гэхээр Италийн эрдэмтэн Тулио Симончини гэдэг эрдэмтэн анх энийг ерөөс хэрэглэх санааг нь гаргаж ирсэн. За яаж олсон бэ гэхээр мөн ялгаагүй энэ эмч маань өөрөө Итали улсад яг энэ чиглэлээрээ өөрийн гэсэн клиниктэй, өөрийн гэсэн бүр эмнэлэгтэй ийм сайн эмч байгаа. За ингээд юг хавдрын эсийг судлаад үзсэн чинь хавдрын эс нь өөрөө яг мөөгөнцөртэй адилхан спороор үрждэг. Мөөгөнцөр чинь бас өөрөөсөө ингээд нөгөө спор маягийн зүйл гаргаад энэ спор нь өөрөө судас саятай ингэж явдаг тий. Ингэж нэгсэндээ мөөгөнцөр ингэж үрждэг. Гэтэл хавдрын эс бас өөрөөсөө яадаг вэ гэхээр яг тийм спор маягийн зүйл гаргаад өөрөөсөө ингээд судасчлалтыг бий болгоод өөрөөсөө судасчлалтыг бий болгоод бие махбод дээр тархдаг юм байна гэдгийг судалсан байна. Ингээд судалгааны явцдаа эрдэмтэн маань юуг олсон бэ гэхээр нэг төрлийн кандида буюу мөөгөнцөр байна гэдэг. Кандида төрлийн мөөгөнцөр нь хавдар үүсгдэг юм байна гэдгийг баталсан байгаа даа. Ингээд явсаар хагаад хавдар юунд дургу вэ гэсэн чинь ерөөсөө шүлтлэг орчинд маш дургу байсан. Тэгэхээр бидний ор орчинд хэрэгжилж болох хамгийн ойрхон шүлтэл нь болохоор ерөөсөө юу байсан те хүнсний сод байсан. Тэгээд энэ эрдэмтэн маань 5-7% содын уусмал гэж байгаа. Бүр тэг solution буюу хүний судаснд тарих боломжтой байдлаар үйлдвэрлэдэг гэсэн үг. Ингээд 5-7% тэр содын уусмлаар яг тухайн хавдрын одоо голомт буюу тижээж байгаа судаснд нь юу тавьдаг ингээд гурс тавьдаг катетер гэх юм уу те ингэж тавиад нэгсэндээ юу яадаг бид нар нөгөө туслын системээр тариа хийдэг шиг энэ эрдэмтэн маань ерөөсө 7 хоногийн дотор хавдрын эсийг бүрэн биеэс гадагшлуулдаг. Тэгээ яг энэ эмчилгээг хийлгэж явах үед магадгүй жоохон дотор муухайрах, халуурах, зарим тохиолдолд юу гэдэг тийм тохиолдлууд байдаг. Гэхдээ энэ нь угаасаа илэрдэг шинж. Тэгэхээр юу гэдгийг ийм одоо хямдхан бөгөөд төсөр аргаар бид нэр хавдрыг идэх боломжтой байгаа. Тэгээ магадгүй нөгөө ийм аргаар эдгэж болно гэдгийг хүмүүс мдээгүй байгаа учраас тий уг нь энийг Италид очиод ч юм уу хийлгэх бас бүрэн боломжтой байдаг байгаа шүү. Клиник нь хүртэл нээлттэй байдаг. За хөрхнө эсвэл хамгийн сүүлд нь байгаа чи юуг тавьчих слайдыг. Тэр слайд нь юу вэ гэхээр хэл навигатор гэсэн байгаа. Хэл навигатор цэг.com treatments гэдэг яг энэ сайтаар ороод дэлхий дээр хэрэглэгдэж байгаа бүх төрлийн бид нар нэгсэндээ юг мэдэж болно гэсэн. Хавдрын үед яаж хүмүүс альтернатив төрлийн эмчилгээг хийлгдэг вэ гэдэг мэдээллийг энэ сайтнаас олж үзэж болно. Тэгээ энэ болохоор дэлхийн нийтээрээ юу гэдгийг бид нар хавдрын өөр төрлийн эмчилгээнүүд байдаг гэдгийг маш сайн сурчилдаг, хэлж өгдөг, бүр эмнэлгүүдтэй нь холбож зуучилж өгдөг ийм сайт байгаа. За дараагийн арга болохоор зөв эмчилгээ гэдэг сая хамгийн ихнийх дээр харагдчихсан тийм. За зөв эмчилгээний арга байгаа. За энэ зөв эмчилгээний аргыг болохоор хамгийн анх хаана нээсэн бэ гэхээр хятадын тийм маш эртний уламжлалт арга гэж явдаг байна. За зөв гэдэг маань нөгөө яадаг вэ гэхээр энергийн нөгөө сувгууд байгаа тийм меридиан сувгууд гэж байгаа. Тэднийг нэгснэ блоклчдаг. Тэдний бодисын солилцоо хямраад ирэнгүүт хавдар үүсдэг юм байна. За тэгвэл тэр бодисын солилцоо буюу энергийн урсгалыг яаж нээдэг юм бэ гэхээр ерөөсөө зүгээр хатгаад зөв тавих аргаар нэгсэндээ энэ эмчилгээг хийдэг байна тийм. Ингээд ирэхээр хүн өөрөө өөрийгөө эдгээдэг буюу эрчим, энерги за цаана нөгөө энергийн урсгалын тэнцвэр нь бий болоод ирэхээр хүн буцаагаад өөрөө өөрийгөө эдгээдэг тийм арга байдаг байна тийм. За дараагийнх нь болохоор биоэлектрон магнетик энергийн одоо юу зохицуулалт гэж байна тийм эрчим хүчний зохицуулалт.
За энэ нь юу вэ гэхээр ойлгомжтой. Бид хэд Монголд мэддэг штэ нөгөө ийм орнууд байгаад байдаг, хэвтдэг орнууд тий. Нэг ийм энерги орнууд гэх эмчилгээний орнууд байдаг. За тэрийг хэлж байгаа шүү. Тийм арга байна. За яаж юм гэхээр ерөөсөө л хавдар гэдэг чинь өөрөө явж сэтгэл зүйтэй холбоотой. За сэтгэл зүй маань өөрөө явж квант физик одоо сүүлийн үеийн судалгаагаар ерөөсөө энерги юм байна. Хүн гэдэг чинь бие махбод гэдэг чинь тэр чигтээ энерги юм байна. Тэгэхээр хамгийн түрүүнд хүний бие махбод дээр биш энэ цахилгаан соронзон энергийн талбайд эхлээд эвдрэл явагддаг. Тэгээд энэ эвдэрлээ бид нар даахаа болоод ирэхээр нэгсэндээ бие махбод дээр өвчлөл илэрдэг юм байна гэдгийг айл хэдийн тогтооцсон байгаа юм. За тэгвэл энэ тэг электрон соронзон долгионы энэ эмчилгээний аппаратууд, орнууд гэдэг юм уу тий төрөл бүрийн энэ хэрэгслүүч өөрөө хүний энергийн талбайг нь нөхөд өгчдөг гэсэн. Бүтэн болгоод өгчдөг. Ингээд ирэнгүүт буцаад бие махбодын эсийн түвшинд эмчилгээ явуулахад амархан болдгоо гэж үздэг байх нь тий. За ингээд дараагийн арга нь болохоор биеийн кодын арга. За биеийн код гэхээр юу вэ гэхээр ерөөсөө маш амархан. Хүн бол далд ухамсар болоод ил ухамсар гэсэн хоёр ухамсартай. Далд ухамсар нь яг бидний одоо юу квант физикийн хувьд бүх мэдээллийг хатгалж идэг бид нарын компьютерийн хард дисктэй адилхан гэсэн үг. Тэгвэл тэр хард дискэнд байгаа бүх мэдээллийг бид нар өөрсдөө уншиж чадах юм бол хаана эвдэрсэн бэ гэдгийг бид нар өөрсдөө мэдэж чаддаг гэсэн. Тэгвэл тэр эвдэрлийг засаад буцаагаад зөв болгочих юм бол тэр мэдээллийн систем нь өөрөө зөв ажиллаад ирэхээр бие махбодын хувьд энергийн төвшөнд за мөн дээр нь эсийн төвшөнд маш амархан эмчилгээ явагддаг юм байна гэдгийг Америк нэгдсэн улсын эрдэмтэн доктор энэ бүр эмч хүн байгаа Брэди Нельсон яг энэ одоо хуулийг илүү боловсронгуй болгож шинчилсэн гэсэн үг байна тий. Тэгээ ингээд дэлхийн нийтээрээ биеийн код гэдэг энэ сайхан зүйлийг бас дэлгэрүүлж байгаа. Тэгээд энэ биеийн кодоор ганцхан хавдрыг биш те бүх төрлийн сэтгэл зүйн кодууд буюу сэтгэлийн шарах. За дээр нь биеийн код буюу бие махбод дээр илэрж байгаа төрөл бүрийн өвчний шинжүүд цаана ямар учир шалтгаан байгаа юм. За дээр нь итгэл үнэмшлийн код гэж бас байдаг. Итгэл үнэмшил гэдэг нь болохоор би одоо юу гэдгийг те өнөөдөр яагаад ингэж амьдраад байгаа. Хин нэгэндээ харилцахдаа би яагаад ийм юм ааш зан гаргаад байгаа. Миний төлөв юу юм те ааш зангийн яагаад ийм юм гараад идэг вэ гэдэг итгэл үнэмшлийн код олчих юм бол тэрийг бид маш амархан өөрчлөх боломжтой юм байна гэдгийг бас хэлж өгдөг тий. За дараагийн нэг арга нь болохоор бас юу байгаа? Кофеинима буюу кофений бургай. Би гоё ярьж өгдөөсөн дээ гулнараа. За кофений бургай буюу сүүлийн үед монголчууд энэ аргыг бас аягүй мэддэг болсон билээ. Тэгээд кофений бургуу гэхээр бид нар өөртөө кофег ууж хэрэглэдэг болохоос биш бургуу тавина гэхээр бас гайхаад иж магадгүй. Бургуу тавина гэхээр ойлгомжтой тий. Бид нар анусаараа нэгсэндээ бургуу кофений бургуу тавиад нэг 10-аас 15 минут тисэж байгаа гэх юм уу тий байж байгаад тэгээ буцаагаад гаргадаг энэ арга байна. Тэгэхээр кофеинд байгаа тэр зүйлсүүд нь кофеин гэх мэтлэн тий сэргээх төрлийн бодисууд нь буцаагаад бидний тий юунд одоо юу гэх шулуун гэзэр хийсэн тохиолдолд яалчгүй очиод хамгийн түрүүнд цөсөн дээр үйлчилдэг. Цөсний хүүдийг цөсийг маш хурдан гадагшлуулах процессыг дэмждэг. За цаашлах юм бол илэгний өөрөө өөрийгөө хоргожуулах трансфераза гэдэг уургийг идэвхжүүлдэг. За ингээд тэр уургийг идэвхжүүлснээр илэгний өөрөө өөрийгөө хоргожуулах үйл ажиллагаа маш сайн ажилласнаар хүн өөрийгөө эрүүлжүүлдэг юм байна гэдгийг бүр нотолцсон юм гайхалтай арга байна. За сүүлийн үед бас нөгөө Монголд ч гэсэн ялгаагүй бүдүүн гидс болон шулуун гизэг цэвэрлэх арга байгаа тийм усан цэвэрлэгээ, озоны цэвэрлэгээ энэ гэдэг. За энэ юун дээр үндэслэн суурилсан бэ гэхээр хавдартай хүмүүсийн бие махбодын хүчлэлэг их байх тусмаа хүчил төрөгчийн хэмжээ бас бага байдаг гэдгийг нотолцсон. За ингээ хүчил төрөгчийн хэмжээ бага байх тусмаа хүний бие махбодод амьдардаг нөгөө патоген үүсгдэг одоо юу гэдгийг хөгц мөөгөнцөр тийм нөгөө бактери, нэм, вирус за бүр паразит хүртэл маш их хэмжээгээр үрждэг байна. Тэгэхээр хавдартай хүмүүс нөгөө паразитын бас халдвар өндөр байна гэдгийг сүүлийн үед бас нотлогдоод байгаа шүү. Энэ бол нотлогдсон мэдээлэл. Тэгэхээр
бүдүүн гидсний эмчилгээ буюу тэр усан эмчилгээ. За дээр нь озоонжуулсан ус маань өөрөө яадаг вэ гэхээр юу яадаг? Бүдүүн гидс чи өөрөө хүний усны зохицуулгыг хийдэг эрхтэн. Тэгэхээр тэнд хүчил төрөгчийн усаар хүчил төрөгчийн усаар үйлчилж өгснөөр за нэгдүгээр бие махбодын хотлого тайлбарлах нь. Өөрийгөө цэвэрлэх гидсний одоо юу гэдгийг тэр бохирдлыг адилгах чинь. За хоёрдугаар дэж юм хэрэг хавдартай хүмүүс маш их хэмжээний нөгөө юуны нөгөө усны дутагдaltaй байдаг учраас усыг хоёрдугаарт маш сайн нөхөж өгч байна. За гуравдугаарт яаж юм хэрэг мөн ялгаагүй хүчил төрөгчийн хэмжээг бие махбодод маш хурдтайгаар нэмэгдүүлдэг байх нь. Ингээд ирэхээр нөгөө хүчлэг орчин маань маш хурдан шүлтлэг болж буурдаг байх нь тийм. Ийм одоо гахалтай эмчилгээ бас байдаг байх нь. Тэгээ Монголд ч гэсэн байдаг штэ бүдүүн гидсээ цэвэрлэдэг нөгөө тийм гайхалтай эмчилгээний арга байдаг тийм. За. Түрүүнээс асуух зүйлээ асуухгүй суугаал байла. Чимгээгээ тасалдуулахгүй гэд. Тэгээд дундуур асуучих гэсэн чинь яг таслахгүй хамгийн сүүлдээ асуухаар шийдээл сууж байла. Тэгээд хамгийн эхлээд хавдар гэдгийг яг нөгөө бид нар болохоор одоо замбраагүй эсийн үсэлт гэл хүн болгон мэднэ те. Дээр нь хоёрдугаар шалтгаан нь яг хавдар гэдэг маань нөгөө хав дарсан сэтгэлийн бөөгнөрл одоо энергийн бөөгнөрл гэх юм уу те бөглөөс гэж яригддаг. Тэгвэл одоо саяны эрдэмтэд энэ яг хавдрыг яг юу гэж тодорхойлоод байгаа юм болоо? Хавдрыг яг үнэ буруу эсийн зарим эрдэмтэд нь бол буруу эсийн бөөгнөрл. Гэхдээ энэ бие махбод өөрийгөө хамгаалж байгаа нэг хэрэгсэл хэлбэр гэж үзэж байгаа байхгүй. Яагаад тэнд буруу эсийн бөөгнөрлийг бий болгоод байна гэхээр бусад эд эрхтэн бие махбодод тараахгүй тул зөвхөн тэр хэсэг дээр юу гэдэг бөөгнөрлийг бий болгож байдаг. Хоёрдугаарт яаж юм хэрэг тэр хэсэг дээр сөрөг энергийн бөөгнөрл гэдэг зүйл яалчгүй байдаг. Яг сэтгэл зүйтэй холбоотой байгаа. За ямар сэтгэл зүйн шарах вэ гэхээр хамгийн сүүлд надтай ажилласан хүн дээр бол би бол эмэгтэйчүүдийн авдар дээр их ажилладаг. Яагаад тэгэхээр яг тэр шарахыг авсан эмэгтэй хүмүүс яг ч мэдгүй одоо ирээд надтай уулзчаад идэх юм. Магадгүй би өөрөө тэр төрлийн бас шарахыг авч исэн байх магадaltaй учраас тийм яг нөгөө шарахаа олно гэчээд. За тэгээд тэр нь юутай холбоотой байдаг вэ гэхээр ер нь бол нөгөө дугуйгаа олдог гэдэг үг яг үнэн. Тэгээ би чимгээтэй бас ялгаа байхгүй бас нэг подкастн дээрээ яг энийг сонсоод эмэгтэйчүүдийн ямар нэгэн асуудал байгаа гэдгийг би өөрөө мэддэг. Тэгэнгүүтээ энэ маань миний сэтгэл зүйтэй холбоотой байсан гэдгийг мэдээд байгаа мөртлөө яг одоо нэг арга техникүүд байдаг шүү дээ. Маш олон техник тийм. Миний мэддэг техникүүд ингээд намайг мухардуулаад исэн байхгүй юу? Хийгээд цаг хугацаа их аваад исэн. Тэнгүүтээ би чимгээтэй холбогдсон тэр яг миний гацаад байгаа тэр зангилаа төгжээс гэх юм уу? Тэр зүйл тайлагдсан бай тийм. Тэгээд дараа нь битээр ярилцчихсэн чинь энэ хавдрын үеийн зөв хооллолт гэдэг дээр жишээлбэл сая нөгөө шинжилгээний аргуудаа танилцуулсан шүү дээ. Тэгээ миний нэг цэвэрлэгээний арган дээр ч гэсэн ялгаа байхгүй яг одоо энэ тий бүх эмчилгээний аргууд, техникүүд, арга барилууд бүгдээрээ энэ хавдар тий муухай өвчнөөс эдгэрхэд одоо хүнд хэцүү өвчнүүдээс урьдчилан сэргийлэх тий зорилготой байдیں۔ Сая болохоор жишээлбэл хүний бие хүчлэлжсэн үедээ хавдрын эс ургадаггүй тий өсөлт нь бага байдаг гэсэн. Тэгэхээр ихэнх хүмүүс ялангуяа бид нар тий монголчууд хүчлэг байдаг. Хүчлэг байх нь үрвслийг дэмждэг гэдэг. Тэгэхээр яагаад энэ хоёр ингэж зөрөлдөөд байгаа юм бол доо гэсэн бас асуулт гарч ирж байна. Тэгэхээр бид нарын цус, илэг юу вэ тий арьс бүх эд эрхтэн маань саармаг төрлийн тий ер нь бол 7.1 цус хүртэл 7.35 тий тэр хавцаа байдэн штэ шүлтлэг төрлийнх байдаг саармаг төрлийнх. Тэгэхээр яагаад ингэж хавдрын үедээ хүчлэг болгоод юм бол яг тэр хэсгийг
хүчлэг болгох боломжтой байд юм уу? Тэгэхээр бүх биеийг хүчлэг болгочоор бусад идэрэгтэнд жишээлбэл хамарны өрөвсөл, чихний өрөвсөл байх юм бол тэр маань одоо тэр өрөвсөл нь дамжирах магадлал өндөр биш үү? Хонгор минь жирийн үедээ бид нэр сармаг одоо шүлтлэг талдаа байвал, сул шүлтлэг талдаа байвал илүү сайн тий. Тэгэхээр би урд нь зөрүүлээд ярьчих. Хүчлэг байх тусмаа хавдрын эсүүд илүү үрждэг гэсэн үг тий. Зөв үү? Үгүй, сая болохоор би ингэж ойлгосон. Хүчлэг байхад хавдрын эс үрждэггүй. Гү. Сод чинь өөрөө хүчлэг шүлтлэг байгаад тийм шүү дээ. Сод уугаад бид нар ходоодны хүчлийг саармагжуулдаг. Үгүй хараа. Би сая хараа нөгөө ходоодны тэр юг уухыг хэлээгүй шүү. Юугаар яг тухайн хавдрын эсийг тижээж байгаа судсанд нь катетер таваад туслаар явуулдаг гэдгийг хэлсэн шүү. Тэгэхээр тэр нь угаасаа хүний биед ингээ орж байгаа шүү дээ. Байлаа тэгвэл ингээ зөрүүлсэн үү сая? Үгүй би ерөөсөө зөрүүлээгүй. Хавдрын эс чи өөрөө маш хүчлэг байхгүй юу? Тэнгүүд тэнд шүлтээр үйлчилж гин гэсэн үг. Шүлтлэг болгож байгаа гэсэн үг шүү дээ, тий? Тий, яг үнэ. Шүлтээр үйлчлээд тэр орчин нэгсэндээ саармагжуулж гин гэсэн үг байхгүй юу? Яг зөв. Тэгэхээр бид нар биеэ хүчлэгжүүлэх биш, шүлтлэгжүүлж байгаа гэсэн үг. Яг. Тэгвэл хоёулаа энийгээ сая эргүүлчих шиг болоо. Эхний юун дээр дахиад сонсъё гэж бодоод энэ дээр нэг тодруулга хийх санаатай байсан шүү. За манайхан тэгээд ойлгосон байх. Ойлгоогүй зүйлүүдээ комент хэсэгтээ бичээрэй. Тэ? Бас чимээгээс маань асуух зүйлүүд байвал бас л бичээрэй. Эмэгтэйчүүдийн ямар нэгэн асуудал байна уу? Өмнө би бас яг энэ пэйж дээрээ лайв хийгээд юу яаж явах та одоо мөөгөнцөр бараг толгой дараалаад эмэгтэйчүүд мөөгөнцөртэй байдаг. Тэ? Кандидат шүү дээ, тэ? Кандидоос. Кандидоос маань саяны хүчлэг байх тусмаа үрждэг, шүлтлэг байх тусмаа намждаг. Тэ өтрөөний орчин. Тэгээд эр бэлгийн одоо шингэн гэх юм уу? Тэр маань шүлтлэг байт юм билээ. Тэгэнгүүтээ одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс одоо бэлгийн харьцаанд орохороо эмэгтэй хүний одоо тэр өтрөөний орчин маань тэнцвэртэй болдог. Тэгэхэд нөгөө эрүүл байх боломжийг аль талаасаа нөгөө арга билгийн замаасаа ч юм уу те тэнцвэржүүлээд өгдөг гэд би бол тэгж уншиж ийсэн. Тэрнтэй холбоотой одоо эмэгтэйчүүдийн асуудалтай тий саяных шиг кандидат төрлийн одоо бактери, вирус, нян юу вэ те байна уу? Нөгөө талаараа энэ нөгөө хомхоо бас гардыг шүү дээ. Энэ чинь вирус. Энэ ялгаа байхгүй энэ хүний биеийн хүчил шүлттэй холбоотой байд юм аа тий? Яг үнэн тий. Тий хоёулаа нөгөө эмэгтэйчүүдийн талаар ярьжсэн шүү дээ. Тий. Гинэ чимээгүй. За тэгэхээр яг тэр талаараа одоо үргэлжлүүлээ яриа. За тэгэхээр энд юу болдог вэ гэдэг ч юм уу тий. Магадгүй яг тэр эмэгтэйчүүдийн хавдар маань өөрөө эрэгтэй хүнээс авсан эсвэл эрэгтэй хүнээс хүний талаар бодсон сөрөг сэтгэл хөдлөл бүр сэтгэл хөдлөл хүртэл ордог. Хин нэг нь эрэгтэй хүнийг одоо юу гэдгийг өөрөө чинь одоо юу гэдгийг тийм ингэн шүү тгий шүү гэж муугаар бодсон тохиолдолд өөрөө ашиглуулсан мэт бодсон тохиолдолд хүртэл хавдар тусдаг юм байна. Эмэгтэйчүүдийн миом за хүндрэхгүй маа гэхэд нөгөө миом хоргоо хавдар гэж тэгдэж штэ тий. Киста гэж тэгдэг. За мөн эмэгтэйчүүдийн үргүйдэл ерөөсөө эрэгтэй хүний талаар буруу бодсон үед хүртэл яг тэр төрлийн блокууд үүсдгийг би бүр сүүлийн үед маш их эмэгтэйчүүд ирж байна. Яагаад гэвэл үргүйдэлтэй. За дээр нь яаж юм гэхээр миомтой, кистатай эмэгтэйчүүдийн за хавдар болоод ирэх юм бол ойлгомжтой. Энэ бол юу гэдгийг бүр арай хүндэрсэн хэлбэр нь гэж болно. Хүчирхийлэл ч юм уу тийм. Ийм тохиолдолд яалчгүй хавдар болж хувраад байгаа юм. За харин тэр миом, киста, за мөөгөнцөр гих зэрэг нь болохоор одоо юу гэдэг бэлгийн харилцааны үед нөгөө сөрөг итгэл үнэмшилтэй байгаа шүү дээ. Эрэгтэй хүний талаар авсан сөрөг итгэл үнэмшлээсээ нэгсэндээ бид нэр
байнгын тэрийг одоо бэлгийн харилцааны үед мэдэрч явах үедээ тийм төрлийн өвчнүүдийг тусаад идэг. Эрэгтэй хүнтэй хавталд орсны дараа төрөл бүрийн одоо юу гэдэг өөрт нь таагүй мэдрэмжүүд мэдрэх эсвэл одоо юу гэдэг өвдөлтийг мэдэрдэг тийм хүмүүс хүртэл байна. Ингээд ирэхээр тэр харилцааны дараа нөгөө эмэгтэй одоо орчин өөрчлөгддөг. За яагаад вэ гэхээр яг тухайн одоо юу гэдгийг бэлгийн үйл ажиллагааны үед тий ингээ харилцааны үед эмэгтэй хүний гормон маш хүчтэй өөрийгөө хамгаалах буюу сөрөг стрессийн гормонуудыг ялгаруулдаг. Ингээд ирэнгүүт эндээс би өөрийгөө хамгаалах ёстой гэдэг сөрөг эрчим хүчийг ялгаруулж эхэлдэг. Ингээд ирэхээр бүх булчингууд магадгүй өвдөлтийн үедээ чангардаг байж болно. За тэр булчинг бид нар өөртөө зохицуулах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл ургал мэдрэлээр зохицуулагддаг буюу нөгөө мэдрэмжийн тархитай холбоотой байдаг учраас гих мэтчлэн эднэр маань ерөөсөө өнгөрсөнд авсан тэр шархуудтай өнгөрсөнд авсан тэр юу гэдгийг одоо сүүлийн үед бас ээжийн хэлсэн тийм блокууд байгаад байгаа байхгүй юу. Одоо ялангуяа сүүлийн үед тийм эмэгтэй хүүхдийг одоо чи хэрвээ тэрнтэй суулчих юм бол чамайг ашиглаа хийчих штеп. Эмэгтэй хүн гэдэг чинь тийм муухай чи хүнтэй сууж болохгүй, чи хүүхдтэй олж болохгүй. Эмэгтэй хүн чинь те ерөөсө гих мэтлэн маш олон болохгүй гэдэг хоригууд одоо эсвэл эмэгтэй хүнийх нь хувьд өөрийн маш ингээд доромж байдлаар хилцэн үгнүүд хүртэл маш их гүнзгий блок үүсгэждэг. Чи царай муутай. Чи одоо юу гэдгийг эн чин муухай, тэр чин муухай. Одоо юу гэдгийг хүүхдээ янз бүрийн байдлаар хилдэг хүмүүс байна шүү дээ. Чи ямар арчаагүй, ямар заваа юм. Гэх мэтлэн энэ ээжийн хэлсэн энэ үгсүүд, аавын хэлсэн одоо юу гэдгийг мэдрэмжүүд эдгээр чинь бүгдээрээ тархинд ч маш гүнзгий сөрөг стрессийн гормоныг ялгаруулдаг блок болоод буюу код болоод энэ тархин суучдаг. Ингээд тэгээд одоо нөгөө далд ухамсар буюу өөрийн ухамсаргүйгээр удирдагддаг бидний програм болоод миний дотор сууччихин гэсэн. Ингээд ирэхээр би амьдралдаа юу гэдгийг хүнтэй суусан ч гэсэн хүүхдтэй болдоггүй. За эсвэл бүр зарим хүнтэй суудаггүй, таардаггүй, хэдэн удаа салсан байдیں۔ Тэ хүүхэд гаргалаа гэхэд одоо юу гэдгийг зарим нь бол тээх боломжгүй ингээд дунд нь ингээд амьгүй болчдөг, зулавчдаг, гарчдаг. За гих мэтлэн маш олон төрлийн асуудлууд байна. Бүр эмэгтэй саяхан нэг бас нэг эмэгтэй таарлцсан. Өндөвч нь бүр ингээ унтцсан, унтаа байдалд орцсон. Гих мэтлэн тий. Бид нар тийм хүчтэй өөрсдийгөө хянах, зохицуулах, хамгаалтын системтэй байдаг байна шүү дээ. Тэгээ энэ хамгаалтын системээс болол хүн өөрийгөө одоо юу гэдгийг хүсэхгүй тавгүй байдалд оруулдаг. Хүсэхгүй байгаа тэр бүхэн чинь ер нь явж бидний хин нэгний хэлсэн үг үйлдэлтэй шууд холбоотой байдаг шүү тий. Яа. Саяны чимээгийн манд хэлсэн зүйл маань одоо нэг өчтөр манай хүн битээр ингээ ярьжсэн чинь нөгөө багада ингээ зодтолчихсэн инээ тэрэ гэл юм ярьжсэн баггүй. Тэгсэн чинь бас нэг киноны талаар ярьж хахад одоо яг хүн ингээд мэдээд өөрт нь ингээ довтлоод хутга бариад довтлоход саяны одоо жишээлбэл тэр хутга хаана очиж зогдохыг мэдэхгүй шүү дээ. Тэр үедээ яг тухайн одоо гидс бай, одоо булчин бай, хөлийнхөө тий эрийн булчин ч бай, юу ч яж болно тий гарынхаа булчин. Аль нэг газар руугаа орох юм бол тий үзүүр нь хүрэх юм бол яг тэр газар маань ингэж судснууд агшаад, булчингууд агшаад тэр хутга өөрөөсөө ордоггүй гэдэг байгаа байхгүй. Цаашаа гүн орохгүй. Мэдхгүйгээр араасаа хутгалуулах ч юм уу тий. Мэдхгүйгээр хутга байгааг мэдхгүйгээр хутгалуулахад тэр хутга маань ингээ гүн ордог. Тэгэхээр саяны жишээ бол яг энтэй ингээд тохироод байгаа юм шиг санагдаад байна. Тэгэхээр яг нөгөө хүн өөрөө ухамсаргүйгээр өөрийгөө хамгаалах механизм хүний бие байж идэг. Яг. Yes. Яг зөв тий. Өстой гоё жишээ нь баярлалаа тий. Тий тэгээд яг одоо ийм блокуудтай сүүлийн үед маш их ажиллаж байгаа. Тэгээд угаасаа одоо юу гэдгийг яг ийм блокуудаар ажилладаг магадгүй өөр төрлийн эмчилгээний арга байх. Одоо арга нь хурдаал бодвол ирж байгаа бах та тий. Яалчгүй үр сэлжүүлэн суулгуулсан одоо юу гэдгийг төрөл бүрийн хүмүүстээр очисон эмчилгээ хийлгсэн. Тэгээд ямар ч юм нэмэргүй байна гэдэг хүмүүс холбогддог болсон. Тэгээд өөртөндөө ажиллаад үзэхээр өнгөрсөнд яалчгүй тийм шархууд авцсан. Тэр шарх нь өөрөө
өөрийг нь маш хүчтэй хамгаалалтын механизм ажиллаад байгаа гэдгийг нэгсэндээ өөрт нь харуулад ойлгуулад бяцлаглалын аргаар нэгсэндээ яг энэ тархинд суудсан код ч нөрөө мэдрэлийн бидний энэ нейрон буюу мэдрэлээр маш хүчтэй ингээд холбогдсон хүчтэй кодын дараалал болоо суудсан байдаг байхгүй юу. Тэгэнгүүт жоохон төстэй мэдээлэл ороод ирэнгүүт өөрийгөө хамгаалах механизм маш хүчтэй ажиллана. Хөөе болохгүй шүү. Ээжтэй хүнтэй сууж болохгүй гэж хэлсэн. Чи хүүхэд гаргаж болохгүй шүү гэдэг юмыг маш хүчтэй ингээ ялгаруулчихдаг байна шүү дээ. Биднээс ингээл амьдрал дээр юу гэдгийг хүнтэй суудгүй, хүүхэд гаргадгүй тийм эмгтэй хүмүүсүүд сүүлийн үед маш их болж байна. Тийм. Энд чинь яг нэг төрлийн уг нь хүүхдүүдэд хамгаалж байгаа хэлбэр мөн үү? Мөн. Гэхдээ маш муу хэлбэрээр хамгаалж байна гэсэн үг байна тийм. Сая би юу асуух гэж байлаа. Одоо хавдрын үеийн зөв хооллолт маань одоо энгийн үеийн бид нарын хооллолтоос юугаараа ялгаатай? Илүү за тийм ер нь бол хавдрын үеийн хоолтын үед бид нар шүлтлэг хоол хүнсийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. За шүлтлэг хоол хүнсэнд юу арах вэ гэхээр ойлгомжтой тийм. Төрөл бүрийн шаш буурцаг вандуй. За ер нь бол уургийн төрлийг шаш буурцаг вандуйнаас авах хэрэгтэй. За нүүрс усыг багасгаад бид нар оронд нь хараа чимээгүй. Оронд нь нөгөө эслэг авах хэрэгтэй. За эслэг гэхээр ойлгомжтой тийм. Нөгөө лимон мандарин тийм мандаринийг ингээд юутай арилгасан ч гэсэн тэр нөгөө юм утаслаг байдаг шүү дээ. Хайраа чимээгүй. Тэр утаслагын хүртэл түүхгүйгээр идэх хэрэгтэй гэд тийм. Гэх мэтчлэн ерөөсөө уургаа бол бид нар илүү тэг шаш буурцаг вандуйны төрлийн зүйлээс авах хэрэгтэй. Нүүрс усныхаа оронд эслэгийг хэрэглэж хэрэгтэй. За дээр нь эрдэс бод замин дэм тодорхой хэмжээгээр авах хэрэгтэй. За Монголд болохоор юу гэдэг вэ гэхээр ямар төрлийн витамин хэрэглэж болохгүй, ямар төрлийн одоо эрдэс бод замин дэм хэрэглэж болохгүй гэдэг. Гэтэл олон улсын практик дээр ингээ уншаад харахад бүр юу вэ штэ. Амигдалын B17 гэдэг витамин байна тий. Амигдалын B17 гэдэг чинь өөрөө инкэнэ чимээгүй. B17 буюу B-ийн төрлийн витамин байгаа даа. За тэгвэл энэ дээр бүр нарийн хийсэн судалгаа байгаад байгаа шүү дээ. Нөгөө бүлс гэдэг тий аалмандын самар өөрөө амигдалын маш өндөртэй байдаг юм байна. За бүр энэ сүүлийн үед гадуур ч гэсэн B17 витамин гэж зарагддаг болсон байлаа. За энийг ингээд судлаад үзсэн чинь хятадд ингээд маш урт насалдаг гой юм эмээ нэртэй тосхон байсан. Тэгээ очиод ингээд судалсан чинь тэд нэр 64 настай мөртлөө жирэмсэн ингээд баг 40-тэй юм шиг алхаж байгаа тийм хүмүүс байсан гэдэг байгаа байхгүй. Тэгээ ингээд судлаад үзсэн чинь тэд нэр юу хэрэгжилж гэсэн чинь хоол хүнсэндээ ихэвчлэн априкот гэдэг чинь монголоор юу лээ? Априкот. Нөгөө мэдхгүй ч тий. Априкот. За би монгол нэрийг мартчихсан уучлаарай. Тэр жимсийг тийм дагаа за. Априкотыг ингээ хэрэгэлдэг. За тэгэнгүүтлээ тэр чин дотроо юм юутай байдаг. Нөгөө үртэй байдаг. Үрийг хэрэгэлдэг байсан байгаа байхгүй. Ингээд харахаар тэд нар 64-тэй боловч амьдрал дээр 40-тэй юм шиг харагддаг байсан. Ингээд судлаад үзсэн чинь амигдалын чинь өөрөө маш хүчтэй антиоксидант юм байна гэдгийг дэлхийн нийтээрээ баталсан. Энд чинь өөрөө маш өндөр хэмжээний B17 витаминыг агуулдаг юм байна гэх мэтлэн тийм. Ийм судалгаанууд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр би бол юу гэдгийг хооллолтон дээр яг үнэ тоор чангаанц өстэйх баярлалаа. Үүштэй чангаанц шүү чангаанц. Тэгээд чангаанцыг нэгсэндээ тэр хүмүүс маш өндөр тунгаар хэрэгэлдэг. Тэгээд чангаанцыг тариалтандаа ингээд тариалаад өвөл нь ингээд хатаасан чангаанцаа иддэг. Ихэвчлэн чангаанцаар хоолдог хүмүүс байгаа байхгүй. За ингээд ерөөсөө амигдалын B17 гэдэг витаминыг тэндээс гаргаж аваад хэрэглэсэн чинь хавдрын эсийг маш хурдан дарангуулж байгаа гэдэг судалгаа гарсан. За мөн амигдалины хүртэл юу гэдгийг энэ бол маш хүчтэй толгой өвтгдөг одоо хорт бодис. За сүүлийн үед яадгийн дотор ингээд муухай харагддаг их хэтрүүлж идэх юм бол гэх мэтлэн зүйлсүүд гардаг. Гэхдээ энийг үл харгалзаад амигдалиныг хэрэглээд хавдраа идэгцэн хүмүүс дэлхийгээр дүүрэн байдаг шүү. Тийм. Хоёлаа юу ярьж авлаа? Хавдрын үеийн хооллол
Тийм. Тэгэхээр тодорхой хэмжээгээр за яагаад ер нь хүн тэр эрдэс бодис амин дэмийг авах ёстой вэ гэдэг асуултад гарч ирж байгаа зү тийм. Тэгэхээр тэр хараа яасан чимээгүй. За тэгэхээр тэр эрдэс бодис амин дэм гэдэг зүйлс маань зүйлс маань яагаад хэрэгтэй вэ гэдэг вэ гэхээр хүний бодисын солилцоо гэж зүйл байгаа тийм. Бодисын солилцооны гинжин урамлууд явагддаг. Одоо юу гэдэг юм бидний өсийг ингээд бий болгохын тулд уургийн тодорхой дараалал хэрэгтэй. Энэ нь болохоор орлогдох болоод үрл орлогдох амин хүчил байж болно. За дээр нь амин хүчлүүдийг нийлэгжүүлдэг тэрийг ингээд гинжин элхийг нь уртсахын тулд заавал одоо юу гэдгийг те дунд нь зөөгч бодисууд хэрэг болдог. Гэтэл тэр зөөгч бодис хэрвээ байхгүй болчих юм бол бидний бодисын солилцоо явагдах байцдаг. Ингээд ирэнгүүт магадгүй та элэгний хоргожүүлэх үйл ажиллагаа бүр буулгаад иж магадгүй. Бөөрний те өөрөө өөрийгөө нөгөө шээсээ ингээ хөөх боломжийг нас бууруулж иж магадгүй. Гэх мэтлэн ганцхан хавдар биш ахиад өөр төрлийн юу гэдгийг дандаа оншууд дагалдаж гараад идэх байхгүй хавтартай хүмүүс төр. Ингээд судлаад үзэхээр яаж яах гэхээр яалчгүй аль нэг төрлийн бодисын дутагдaltaй гэж гардаг байхгүй шинжилгээнд дээр. Тэгэхээр би нөгөө юун дээр урд нь гэж нөгөө хавдрын үеийн хоолтын үед аль одоо калий, натрий, кальций, хром одоо юу гэдгийг тэр бодисууд маань ямар хэмжээтэй байх ёстой вэ гэдгийг цуснд байх ёстой вэ гэдгийг хүртэл нарийн зааж өгдөг байхгүй. Ингээд ирэхээр хүн заавал бодисын солилцоог явуулахын тулд хэрэгтэй бодисыг гаднаас авч явах хэрэгтэй. Ганцхан бид нар юу гэдгийг те хавдартай болсон гэд ганцхан их хэвчлээ хараад хахад хар шүлууж байгаа юу гэдгийг нэг юм хитгэн цөөхөн төрлийн юм хэрэглээд байдаг байхгүй. Энэ бол маш буруу. Хавдартай байх тусмаа маш одоо юу гэдгийг элбэг, дэлбэг олон төрлийн хоол хүнсийг хэрэглэж явах хэрэгтэй. Ингэжээж бид нар авах ёстой эрдэс бодис амин дэмээ илүү хэмжээгээр авч бодисын солилцооны үйл ажиллагааг хэвэн байлгах төвшөндөө барьдаг гэсэн үг. Тийм учраас би бол хизэж хүмүүстэй эрдэс бодис амин дэмийг хоригддаггүй тодорхой хэмжээгээр хэрэглэж явах хэрэгтэй. За ялангуяа омегаг бол өндөр тунгаар уух хэрэгтэй. За дээр нь элэгний нөгөө үйл ажиллагааг дэмжиж явах хэрэгтэй. Цөс те нойр булчирхаа үйл ажиллагааг дэмжихийн тулд зарим тохиолдолд панкреин ч юм уу те нөгөө тэр ходоодны хүчлэлийг за доошоо явах юм бол те нөгөө шүлтлэг орчныг дэмждэг гэх мэтлэн тэр юунуудыг эмээр орлуулж болох төрлийн пепсин гормонуудыг хэрэглэж явах хэрэгтэй байдаг. Ингэжээж тэр одоо юу гэдгийг хамгийн түрүүнд идсэн хоол хүнс чинь өөрөө хамгийн жижигхэн хэлбэрт тэ нарийн гидсэнд очиж задраад хамгийн сайн хэмжээгээр шимэгдэж явах хэрэгтэй байдаг. Ингэжээж хүний бодисын солилцоо эрчимтэй ингэжээж бидний нөгөө бие махбодоо эрүүлжүүлэх үйл ажиллагаа тэнцвэртэй явагддаг гэсэн үг байна тийм. Тэгэхээр бүх төрлийн янз бүрийн юм ингээ хорхосоо илүүтэйгээр яг зөв хүнсээ одоо болж өгвөл багаар ойрхон ид гэдгийг маш сайн зөвлөж өгдөг. Тэгээд миний хоолтын сургалтанд суугаад маш сайн үр дүн гарсан хүмүүс байгаа. За элэгний хавдар дээр гарсан ямар ч байсан миний мэдж байгаа эмэгтэйчүүд дээр гарсан. Тэгээд зарим нь юу гэдэг суугаад орхичдаг болохоор яг хэн нь одоо яг үр дүн гаргасныг би бас юу гэдгийг сайн яасангүй авсангүй. Гэхдээ хэд хэдэн хүмүүс дээр бол нэлээд сайн үр дүн гарсан. Одоо зарим нь бүр ингээ хүүхдүүд дээр Европоор би ингээ явж яана гэд зарим нь ингээ холбоотой байдаг л да. Тийм. Тэгэхээр нөгөө туйлширч болохгүй гэдэг зүйлийг л ярьж ин те. Идэж болно. Гэхдээ туйлширч болохгүй, хэд багасгаж болохгүй, хэд болно гэсэн гэд их бас хэрглэж болохгүй байх нь. Тэгэхээр энэ болгоо маань явж юун дээр суурлаад байна гэхлээр миний одоо юугаар хүний тэр итгэл юм болоо да гэж бодогдчихэв. Жишээ нэг хүмүүс хэлдэг шүү дээ би одоо 40-50 жил тамхи татлаа өхөөгүй л штэ гэд. Тэгээ зарим нь болохоор манай нэг дүү байсан юм аа тий 20-30 жил тамхи татсан. Тэгээд уушигны хавтартай олцсон гээ яриад. Тэгсэн чинь тэрнээсээ илүү 2 дахин илүү татсан ах нь болохоор пэдигээл би бараг 50 жил татсан зүгээр л штэ. Харин ч миний уушиг хэвэндээ байна гэдэг маань яалч энэ тамхи гэдэг зүйл муу гэд нэг нь бодцсон.
Нөгөөх нь тамхи татах нь одоо намайг тий аз жаргалтай happy байлгадаг, сэргийг байлгадаг гэдэг ч юм уу тий. Тэр итгэл үнэмшилтэй холбоотой тэр хүний одоо тэр хавдар тусах магадлал нь бас их бага шалтгаалаад нь штэ. Тэгэхээр та альва зүйлийг зөв гэж бодож гин үү? За тэр чин заримдаа буруу байх магадлал өндөр юм а. Тэгэхээр өрөөсөө юу гэдэг доозыг тохируулах юм бол бүх зүйл боломжтой юм байна гэдгийг ойлголоо тийм манайхаа. Яг зөв тийм. За Яг асуултууд нь байна уу? Комент хэсэгтээ бичээд агараа. Тэгээ манай нэг ах бас хотоодны хавдраар өвдөжсэн баггүй юу? Тухайн үедээ тэр өвдөлтийг намдаахын тулд юу спирт уудаг гэсэн өглөө үлэн дээрээ. Тэгээ би одоо тий оюутан байсныг хэлэхүү юу ч мэдэхгүй шүү дээ. Бараг хавдар гэдэг өвчин ямар өвчин бэ гэдгийг би бараг мэддэхгүй. Тэр талын мэдээлэл тий тэр талын одоо туршлага тий миний эргэн тойронд өөр тийм хүмүүс байгаагүй учраас тэгэхэрт зөөр нэг өвчин тий гэдэг утгаараа хэлж авсан байгаа даахгүй. Гэхдээ байнга спирт асуудаг байсан. Нөгөө эмийн сангуудад спирт зардаг болоо, цэвэр спирт зардаг болоо гэд асуухаар нь би харин гайхдаг байсан. Тэгэхээр энэ хотоодны хавдартай байгаад тэр спирт ууж байгаа нь одоо хороор тарж исэн болов гэж сая ингээ бодогдчихээн. Одоо тэгээд тэр ах нь зүгээр үү? Үгүй өнгөрсөн л тоо. Гэтэ тэрний ачаар нэлээл бас дажгүй явсан ер нь бол тий. Тий би бол яг үндэ юу гэх наадах чинь бол зөвшөөрөх арга юм шиг надад бол санагдахгүй байна. Яг тэгэхээр спирт гэдэг чинь өөрөө маш хүчтэй нэг төрлийн нүүрс усны нэгдэл тий. Тэгэхээр хүний бие задрахаараа ялгаагүй энгийн нүүрс ус бол задардаг. Тэгэхээр хавдрын магадгүй хитрхи үржээд ирэхээр тухайн хүний бие махбодод яг тэр зүйлийг идэхийг уухыг маш хүчтэйгээр шаарддаг. Яагаад гэвэл хавдрын эс гэдэг чинь өөрөө тодорхой хэмжээний ухамсар тэгээ боддоо. Тэгэхээр бид нар тэр ухамсарт өөртөө захирагдчихад байгаа байхгүй юу? Яагаад хоолтой өөрчлөхөд хэцүү байгаад гэдгийг, яагаад юу гэдгийг те нөгөө тархан хүмүүс турхад хэцүү байгаад гэдгийг. Тэнд нэг төрлийн өөрт нь сөрөг энерги ухамсар байгаад байна. Бие махбодд нь суудсан. Тэрэнд захирагдаал энэ үйлдэлийг хийгээд идэг тийм. Тэгэхээр энэ одоо биеийн кодоор ч гэсэн яг энэ аргыг бас хэлж өгдөг. Бие махбодод тодорхой төрлийн сөрөг төрлийн энерги байх юм бол тэрийг явуулаад өгчдөг. За магадгүй сөрөг төрлийн гадны одоо энерги гэхээр сүнс байж болно тийм. Одоо юу гэдгийг хий үзэгдэл энэ гэж манайх их ярьдаг. Тийм зүйл хүртэл хөөгддөг. Яг энэ биеийн кодын онцлогоор гарч ирдэг тийм. Тэгэхээр энэ биеийн кодороо хавдрын эсийг намжаамал байдалд оруулах, эдгэх яг түүхүүд байна уу? Бага. Эмэгтэйчүүд дээр ажилладаг. Яалчгүй нэг хүн дээр үр дүн гарсан эмэгтэйчүүдийн хавдар дээр тийм. За нэг асуулт ирсэн баг шүү байна те. Коэнзим Q10 хавдартай хүн уул хэрвээ гэдгсэн. За коэнзим Q10 гэдэг маань өөрөө хавдрын эрүүл эсийн митохондри буюу энергийг үйлдвэрлэлд оролцдог маш хүчтэй энзим баггүй юу. Тэгэхээр хавдартай хүмүүс энэ энзимийн дутагдлалд орчдөг ялчгүй. Энэ энзим байхгүй болчдөг. Тэгэхээр гаднаас яг энэ энзимийг авах нь хамгийн зөв хэлбэр шүү. Ууж олно. Тий. Коэнзим Q10. Тий. Кали уналт хавдраас болдгоо гэсэн байна. За кали уналт бас бөөртэй холбоотой тий. Нэмэлтээр кали уухад сөрөг нөлөө байна уу гэсэн байна. Цусан дах тий байх ёстой кали хэмжээ гэж бас байдаг. Тэрнээс хэтрүүлэл болохгүй шүү дээ. Тэгэхээр эхлээд цусан дах кали хэмжээгээ тодруулуулаад алдагдал ихтэй байвал ууж болно. Тэгээд хэвийн байх юм бол уух шаардлага байхгүй. Тэгтээ тэргүй бид нар калийг хоол хүнснээс авдаг. Ялангуяа ногоон өнгийн ногоо жимснээс ногоон өнгийн байцаа тэг юу гэдгийг брокколи гэх мэтлэн ногоон өнгийн хоол хүнснээс кали гэх хэмжээгээр авах боломжтой шүү тий. Давхар бөөрийн дутагдал онш байгаад байна. Энэ тохиолдолд өмнөх
Ярьсан хөтөлбөрүүд хэр тохиромжтой вэ гэсэн байна. Тохиромжтой. Яагаад тэгэхээр бүр чинь өөрөө наа чинь нэлээд хэдэн төрлийн бас нөлөөнүүд байгаад байна. Бүр өөрөө яагаад сүултээ ингэдэг вэ гэхээр магадгүй юу гэдэг хавцтай хүмүүс маш өндөр айцтай болчдөг. Айцын гормон ч нөр бөөрийн дээдлж хагас маш хүчтэй ялгардаг. Ингээд ирэхээр бүрийг очоо гэмтэж байгаа байхгүй юу? Гэх мэтчлэн давхар нөлөөнүүд маш их байдаг. Тэгэхээр хавдартай байгаа бол эхлээд хамгийн түрүүнд юу гэдгийг биеийн кодоор онцлуулад давхар сэтгэл зүйн ачаануудаас хөнгөрчих хэрэгтэй. Сэтгэл зүйн ачаа хүнд байгаад ирэхээр за ялангуяа хавцтай хүмүүс дээр угаасаа маш хүнд байдаг. Биднэрт хоолтой эрүүл болгоход бас амар хэцүү байдаг. Сэтгэл зүйн хүлээж авахд хэцүү байдаг байхгүй. Ингээд ирэнгүүт бүх юмыг хийхэд хэцүү, бүх юмыг хийхэд төвхтэй, бүх юмыг хийхэд юу гэдэг сэтгэл зүйн ингээд шарахтай байгаад идэг. Тэгэхээр хавцтай хүмүүс дээр хамгийн түрүүнд сэтгэл зүйтэй нь ажиллах хэрэгтэй байдаг байхгүй. Сэтгэл зүйг нь ажиллаад тэр нөгөө сөрөг энерги ачаа чинь биднэрт харагдахгүйгээр нуруунд дээр ингээд юу гэдгийг дааш давшгүй юм шиг ингээд байж байгаа шүү дээ. Тэр ачаанаас нь салгаад ирэхээр хүмүүс маш хөнгөн болоод ирдэг. Ингээд ирэхээр хоолтон дээр өөрчлөлтийг хийгээд амархан. Ингээд ирэхээр айдсын гормон, сөрөг стрессийн гормонууд буураад ирдэг. Ингээд ирэнгүүт хүний бие махбод дотроосоо ирүүлжин гаднаас нь муу ялгаагүй те ингээд тэтгээд дэмжээд өгөхөр хүн идэгдэг шүү. За. Хавдарт чихэрлэг зүйл хориод байдаг Зүгийн бол усан найруулж ууж болох уу гэсэн байна. За. Ер нь бол боловсруулсан чихрийг угаасаа хоригддаг. За, боловсруулсан чихэр гэхээр юу орох вэ гэхээр бид нар бүх төрлийн цагаан гурилан бүтээгдэхүүнүүд орно. Тэ та юу гэдгийг бичээн идэж гэн гээл тэгээд идэг үгүй. Тэр ерөөсөө юу биш шүү. Идэж болно гэд зарим бүр хавдартай хүмүүс тэр бүр хавдрын эмнэлгээс өгсөн гэд би ийм хоолны менюг харж ирсэн. Тэгээд бурхан минь гэд ухаан алдаж хоногддог гэсэн. Идэхгүй зүйлсийг дандаа идэж болно гэд бүр цагаан талах идэж болно гэж бичсэн. Тэгээд би бүр гайхажсэн, шоконд орж исэн. Тий, магадгүй бүр ингээд яг эсрэгээр нь бичсэн байгаа байхгүй. Тэгээд нөгөө юу бүхэл үрийн гурилаар орлуулад гих мэтлэн хэрэгэлдэг байхгүй. Гэтэл энэ тий чихэрлэг зүйл чи өөрөө дандаа энгийн сахар, энгийн нүүрс ус бол задардаг. Нүүрс усанд хэн дуртай вэ гэхээр нөгөө мөөгөнцөр юу гэдгийг бактери, вирус гэх мэтлэн бидний нөгөө патоген буюу тэг өвчнийг үүсгэж идэг тэр амьтад чинь өөрсдөө ийм хүчлэг зүйлсээр хооллох туртай хамгийн амархан бие задардаг хоол тий энэ нүүрс усаар хооллох туртай байдаг байхгүй. Тийм учраас чихэрлэг зүйлийг хоригдлноо. Харин оронд нь өдөрт нэг халбгаас илүүгүй зүгийн балыг хэрглэж болно гэж байгаа. Зүгийн балыг хэрглэж болно. Гэхдээ их бас хэрглэж болохгүй гэсэн үг. Өдөрт нэг л халбаа хэргэлдэг болно тий. Яг зөв. За энэ ч дахиад Q энзим Q10 өөрөнд сөрөг нөлөө байгаа болов уу гэсэн байна. Байхгүй. Энэ ерөөсө коэнзим Q10 чинь хавдрын бусад буюу ерөөсө хавдрын эс чи өөрөө дан нүүрс усаар хоолдог. Гэтэл энгийн эсүүд маань болохоор нүүрс усаас илүүтэйгээр яг энэ коэнзим Q10 гэдэг бодисоос эрчим хүчийг ялгаруулах митохондрыг нэгсэндээ тижээдэг бодис байхгүй. Гэтэл митохондр юуд хэрэгтэй вэ гэхээр энэ эсийг бүрэн бүтэн байлгах, бодисын солилцоог явуулах, эрчим хүчийг үйлдвэрлэх хамгийн чухал эрхтэн митохондр байхгүй. Гэтэл энэ митохондрын өөрийнх нь коэнзим Q10 байхгүй болчих юм бол эрүүл эсийн хуваагдал явагдах авчиж байгаа. Ингээл нөгөө юу гэдэг улам ядраад идэг, сулдаад идэг, тамир ордгоо тий ийм юмнууд байдаг шүү. Тэгээд дээр нь яаж юм хэрэг нөгөө радио амжилтгээ хилэгдэн штэ. Нөгөө хавдрын эсийг нөгөө цацраг гэдэг туяагаар цацрагийн нөгөө эмчилгээнд орсны дараа яалчгүй энэ коэнзим Q10 гэх юмчлээ хэрэгтэй төрлийн энзимүүдийг за ялангуяа нөгөө нойр булчирхаагаас ялгардаг тий цөснөөс ялгардаг энэ энзимүүдийг бид нэр заавал ууж иж нэгсэндээ тэр нөгөө эдсэн хоол хүнсээ шингэх боломжтой болдог байхгүй. Тийм учраас уух хэрэгтэй. Маш ихээр сайн уух хэрэгтэй. За харгалах арга чарга байна уу гэсэн байна. Налуу хулан байна. Магадгүй нөгөө эн чинь юутай холбоотой вэ гэхээр бас юу биш магадгүй удамшилсан уу? Хэрвээ удамшилсан бол яагаад тий туранхай байгаа шалтгаан чинь
ойлгомжтой. Удмын янз бүрийн програм байж магадгүй, блокууд байж магадгүй. За хоёрдугаарт яаж яах гэхээр тухайн хүний бас нөгөө одоо юу гэдэг эрчим хүчний зарцуулалт гэж юм байдаг байхгүй. Зарим хүн бол эрчим хүчийг маш хүчтэйгээр хурдан биеэсээ алддаг. Зарим хүн бол эрчим хүчийг хураах төрлийн хүмүүс байгаа гэдэг. Магадгүй энэ юу гэдгийг эрчим хүчийг алдаад байгаа хүмүүс ихэвчлэн хий байдлаар нөгөө хийдэд идэг. За энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр өөрийнхөө бие махбодод зарцуулах ёстой энергийг хий бодоод одоо юу гэдгийг шаналаад шаал ингээ хий юмд авчиад ингээ зарцуулаад байгаа байхгүй. Ингэнгүүт бие махбодод үлдэх ёстой энерги нөгөө эрчим хүч нь шал хий юмд ингээ зарцуулагдаад байгаа. Хүн бас тархалдаггүй шүү. Тэгэхээр нэгдүгээр өөрийнхөө бодол санааг анзаар. Надад тийм хий юмд шаналж байгаа шаал дэмэтэй бодлоо ингээд бодлоор энерги алдагдал ингээд их вэ нү гэдгийг анзаар. Магадгүй энэ төрлийн энерги алдагдал маш өндөртэй байдаг. Тэгээд тавьтраггүй тэ нэг газараа ингээд юу гэдгийг байж чаддаггүй. Ингээд аюу ийм ингээд нэг дэгдсэн хүмүүс байдаг шүү дээ. Ийм төрлийн хүмүүс ер нь их юу байдаг, туранхай байдаг, тархалдгүй, яалцгүй. Тэгэхээр магадгүй ер нь бол өөрөө хэтэрхий хийдэд идэг төрлийн хүн байх магадaltaй юм байна тий. За тэгэхээр нөгөө бие дээр гадны бит буюу чимэгчэд нар та бас холбоотой бах тий. Тий, бас нэмэлтээр мэдэж болно. Шимэгч хэр байна, хаана барилттай байна гэдгийг хүртэл мэдэх боломжтой. Ямар төрлийн шимэгч байна гэдгийг хүртэл мэдэх боломжтой. Яг энэ биеийн кодоор бүр маш нарийн гарч ирдэг. За манайхан өөр асуултууд нь байна уу? Чимээгээс маань хааллалттай холбоотой. Ер нь бол бид нарын эргэн тойронд тий тэр хүн хавдартай болцсон гээ, ниний хавдартай болцсон байна гэсэн хүмүүс зөндөө байдаг. Бид нар өөрснөө тусаагүй болохоор мэддэхгүй, бас тэр хүний тэр өвчин зовлон бид нар мэдэрдэхгүй байхгүй юу? Харин өөрснөө энэ талын мэдээлэлтэй байх тусмаа яах нь тухайн хүмүүстэй бид нар бас туслах боломжтой байдаг бахнэ. За гурлан бүтээгдэхүүнээ багасгаад турсан гинэ. Ер нь бол яг холбогдож байгаад зөвлөгөө авал илүү би нөгөө учир шалтгааныг олчих юм бол зөвлөгөө өгөх боломжтой. Одоо яг юу гэх нөгөө яг ерөнхий өөрөө чинь харахгүй за дээр нь яг ямар онштой яасан ийсэн мэдэхгүй байгаад болохоор тий яг одоо идэх идэхгүй би бол зөвлөж мэдэхгүй байна тий. Тэгээд одоо өнөөдрөөс эхэлж байгаа тий чимээгийн маань 21-ний хөтөлбөр нь 8 сарын 5-наас өнөөдрөөс эхэлж байгаа. Тэрэн дээр бас заадаг бах гэж би бодож байна. Тэр талаар За тэгээ баярлалаа тий. Өнөөдрөөс эхлээд биеийн кодоор далд ухамсартай нэвтэрхүй гэдэг хичээлийг эхлүүлж байгаа. Тэгэхээр энэ хичээл маань ганцхан одоо юу гэдгийг одоо ийм сэтгэл зүйн асуудалтай гэдэг хүмүүст ерөөсөө биш. Бүх төрлийн юм дээр ашиглаж болно гэсэн биеийн кодыг тийм. За ер нь бол онцлогоо хийн. Тэгэхээр энэ хичээлд маань ороод ирэх юм бол та хэд маань өөрсдийнхөө одоо өвчин байна уу, сэтгэл зүйн янз бүрийн шарах байна уу, эсвэл мөнгөний асуудал, харилцааны асуудал юу гэдгийг те гэх мэтлэн төрөл бүрийн асуудлуудаа бид нар далд ухамсартай холбогдоод өөрийнхөө мэдээллийн сан, өөрийнхөө компьютерийн хард дискнээс бүх мэдээллийг нэгсэнд ухаж авч байгаа юм шиг асуултуудаа асуугаад мэдээд авчдаг, учир шалтгааныг олцдог тэр аргыг зааж өгч байгаа. Тэгээ 21 хоногийн турш байгаа учраас хагас бүтнээр мөн дадлага явагдана. Тэгээд танхимаар явагдаж байгаа. Тэгэхээр энэ аргыг сурчих юм бол бид нар ерөөсө бүх юмныхаа учир шалтгааныг мэдчихэж байгаа. Ингээд ирэхээр далд ухамсарын програм өөрчлөгдөж эхэлдэг. Далд ухамсарын програм өөрчлөгдөж ирэхээр түүнтэй холбоотой байгаа сөрөг итгэл үнэмшил алга болчихно. Тархинд нөгөө кодууд байхгүй болчихно. Ингээд ирэхээр таны нөгөө сөрөг итгэл үнэмшлийн шүүлтүр буюу бүх юмнаас айдас мэдрээд байгаа, бүх юмнаас түгшүүр мэдрээд байгаа гэдэг ч юм уу. Тэр зүйлсүүд аяндаа ингээд байхгүй болчихдог. Гормон удирдах сурчдаг байна. Тэгэхээр ингээд нөгөө буцаагаад бид нэр эерэг гормоныг бие махбод дээр ялгаруулад ирэхээр хүний амьдралд маш олон өөрчлөлтүүд гарч ирдэг. Тэгээ ийм гайхалтай сургалтыг одоо Монголда зарлалцсан яг өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр зөвхөн гэдэг
танилцуулах хичээл эхэлсэн. Маргаашнаас эхлээд үндсэн ойлголтуудын хичээлүүд орж эхэлж байгаа. Тэгээ эхний 7 хоногтоо ойлголтуудаа өгч чинь за 2 дугаар 7 хоногтоо сөрөг сэтгэл хөдлөлийн тэр блокуудаас сөрөг сэтгэл хөдлөлийн тэр одоо ачаанаасаа яаж салдаг вэ гэдэг аргуудыг зааж өгнө. Нэлээд хэдэн техникүүд бас байдаг. Тэр техникүүдийг зааж өгнө. За 3 дахь 7 хоногт нь ихэвчлэн ирээдүйн сайн сайхныг төсөөлүүлнэ те юу гэдэг бүтээх тэр бүтээх хүчин сэрээдэг тийм хичээлүүдийг заах гэж байгаа. Тэгээ энэ хичээл маань магадгүй одоо ахиад заагдахгүй ч магадгүй яг би хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хамгийн анхны бөгөөд нэг анхны удаа зарлагдж байгаа юм гайхалтай хичээл байгаа шүү. Тэгээд орж ирээрэй гэж урьмаар байна. За чимгээтэй яаж холбогдох вэ гэдэг энэ одоо энэ лайвынхаа доор чимгээгийнхаа Facebook юугийн линкийг тавьчих те. Яг тэрнтэйгээ холбогдоод нэвтрээд холбогдороо гэж бас хэлчихье. За өөр асуултууд нь байна уу? Чимгээд маань одоо хамгийн сүүлийн те сүлд юу хэлмээр байгаад энэ түрүүнээс хойш яриад за энийг би хэлсэнгүү дээ гэдэг зүйл байна уу? За одоо хэлсэнгүү гэх зүйл үү? Ер нь алга байна. Тэгэд Монголд л ганцхан хавдрын одоо өвчлөл айгүй их ингээд үхэл ихтэй байгаа болохоос биш гадны орнуудад энэ бол зүгээр л нэг төрлийн буруу төрлийн ургалт гэдэг буруу төрлийн эсийн ургалт гэж үздэг байгаа шүү дээ. Тийм учраас эмчилгээний аргууд нь маш олон төрлөөр нээлттэй байдаг болсон. Гол нь манайхан те нөгөө мэдээлэл байхгүй байгаа тийм. Мэдээлэл одоо тэгэхээр юу гэдгийг уг нь бид нар мэдээллийг хаанаас л хаанаас ингээд маш ихээр авах боломжтой болсон байгаа даа мөртлөө өөртөө юмаа ерөөсөө судлахгүй байна, уншихгүй байна. Нэг л ингээл нөгөө тийм хавдар тусцсан гэхээр л бүр ингээд аргаа бараал ингээл хүн амтнд тойрч гүгэлтэй ингээл идэг байхгүй. Тэгэхээр тэрнийхээ оронд өөртөө тайвшруулад одоо доторлуугаа илүү хандах хэрэгтэй. Би яавал идэх хүн тий яагаад энэ өвчнийг тусч ба гэх мэтлэн доторлуугаа хандах хэрэгтэй. Тэгэхээр яарч сандарч одоо юу гэдгийг хин нэгнээс тусламж гуйж гүөхээсээ өмнө эхлээд өөрөө өөрлөг өнгийгээд харах хэрэгтэй. Тэ? Тэгж л хэлмээр энэ да хөрхнөө. Яг зөв. За, стогой хариултаа илаа. Ер нь бол нөгөө миний тэр газар ингээд өвдсөн байна, тэгсэн байна, ингэсэн байна гэхлээр яалтчгүй хүн юм чинь санаа зовоод идэг байхгүй юу? Тэгтээ энийг бид нар өөрснөө ухамсартайгаар удирдах болдог зүйл. Тэгэд чимгээ бит хоёр маань арай өөр арга замуудаар нэг л зүйлийн төлөө тэмүүлж байгаа ийм эмгтээчүүд байгаад байгаа учраас тэг чимгээгээ бол би маш сайн ойлгоод байгаа. Дээр нь юу гэдэг бид нарын зорилго нэг тэр хүрэх ёстой тий хэдэн жилийн дараах зорилго энэ насандаа тий хэдэн нас наслах уу гэдгээ бид тээр мэдэхгүй. За ямар ч байсан амьд байгаа үедээ хийх ёстой зүйл маань өрөөсөө нэг л тий нэг зүйлийг зорж байгаа. Тийм учраас нэг нэгэндээ юу гэдэг юм тий одоо дэм болоод тус болоод хүргээд дуу хоолойгоо ингээд тий манай группийнхандаа пэйж дээр одоо орж ирсэн хүмүүстэй ч юм уу тий ингээд өөрийгөө ингээд танилцуулаад энэ талын энэ тий өнөөдрийн хавдрын үеийн зөв хооллолт гэдэг сэдвээрээ ярих энэ завшаа нь олцсон юм гэд өнөөдрийн уулзалтыг ингээд өндөрлөхөө тий. Тэгээ тий. Тий. Энэ хүмүүс яаж холбогдох вэ гэдэг ашиг байна. За миний утасны дугаараар бас холбогдож болно. Гүлнараа маань бас миний Facebook хаягийг тавьчих гэсэн. За мөн дээр нь миний бас нэг групп байгаа. Тэр группэд тавтай морилж болно. За группийн нэр нь болохоор биеийн кодоор далд ухамсарт нэвтрэх үе. Ер нь биеийн код гэж хайх юм бол ер нь л мэдээлэлүүд гарч ирэх бах тий. Биеийн код гэд хайгараа тэгээд тэр группт бас ороод миний заасан 6 өдрийн үнэгүй хичээл байгаа. Тэрийг бас үзээрэй гэж хэлмээр байна. Тэр хичээл дээрээс маш их мэдээллийг бас авъя шүү. Тийм. За амжилт хүсье. Амжилт баярлалаа. Гайхалтай цаахан тий.
Идэвхтэй оролцоод цаг заваа гаргаад оролцоод юу гэдгийг те асуух асуултуудаа бичсэн идэвхтнүүдтэй баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Амжилт хүрхнөө. Гоё нэвтрүүлэгтэй гоё те бродкаст өөрийнхөө юм гайхалтаас чанел дээр намайг ингэж гаргаж өгсөн хөөрхөн найздаа баярлалаа. Баярлалаа. За.